Өнөөдөр их хэмжээний цас орсон болохоор жолооч та бүхэн зам дээрээ анхааралтай байгаарай. Сайн байцгаана өрхөн үзэгчдээ та бүхэн Dice Global телевизийн мэдээний хөтөлбөр эхлэхэд бэлэн болоод байна. Студиуд хөтлөгч Мөнх хоёр ажиллаж байна. Өргөө зочд буудлыг нийслэлийн өмчөд эргүүлэн авах мэдээлэл хүргэлээ. Улаанбаатарын аюултай замууд үүнд хэн буруутай вэ? Юу хийх ёстой вэ? Амралтын өдрүүдээр юу хийх боломжтой вэ? Хотын дарга Нямбатар өргөө зочд буудлыг нийслэлийн өмчөд буцаа авна гэдгээ мэдгдсэн. Тэрээр өмнө тус зочд буудлын инх баярын хамаарал бүхий хүмүүс 10 гаруй жил хул бусаар эзэмшиж байгаа гэж мэдэгдэж байв. Тэгвэл энэ хүрээнд нийслэлийн засаг даргын 1-р орлогч Даваа Далаа болгон холбогдох албаных нь өргөө зочд буудлыг нийслэлийн өмчөд буцаа авах шаардлагыг тус зочд буудлыг эзэмшиж байгаа холбогдох хүмүүсэд хөрвүүлсэн байна. Өргөө зочд буудлыг нийслэлийн өмчөд эргүүлэн авах шуугин шийдвэр 10 гаруй жилийн өмнө гарч байжээ. Гэвч өнөөдрийг хүртэл энэ зочд буудлыг өмчилж ашиглаж байгаа иргэн аж ахуй нэгж уг шаардлагыг биелүүлээгүй байна. Мөн өмнө нь нийслэлийн зүгээс энэ асуудлаар өргөө зочд буудлын эзэмшигчтэй уулзалт тавуулж байсан ч хүндх шалтгаангүйгээр оролцоогүй байна. Тиймээс холбогдох албаныхны зүгээс тус зочд буудлыг нийслэлийн өмчөд эргүүлэн авах мэдээллийг инхүү хөрвүүлжээ. За энэ асуудал бол ер нь бол 2012 онд эрүүгийн шатны 3 шатны шүүхээр яваад 2012 оны 12 сарын 7-нд энэ инх баяр Д Дулам Сүрэн Ч Чулуунбаатар Ж Мегмар жаргал над холбогддог эрүүгийн иргэн тухай гэдэг ингээд маш олон утас материал ингээд 2012 онд эрүүгийн иргэн давчлах шүдийн шийдвэр ингээд гарцсан байж байгаа. Харин тус зочд буудлыг эзэмшигч эргэлж асан инх баярын хүү Батшуур өргөө зочд буудлыг нийслэлийн өмчөд буцааж өгөхгүй гэж мэдгдсэн байна. Тэрээр уг асуудлын талаар тайлбар хийхдээ элбэгдэрч хонглын шүүгээр миний аваг хэмэгдүүлж байсан. Нийслэлд өргөө зочд буудлыг өгөхгүй гэж хэлжээ. Элбэгдэрч хонгол бол дуртай өнөө дураараа хэмэгдүүлдэг байсан. Энэ асуудал дээр тийхүү шийдвэр гаргасан. Гэтэ хэдийн үнэн хязгаарны цагт бол энэ асуудал шийдэгдэх гэж харж байна. Тэгэхээр болоод энэ асуудал бол нийслэл бол үнэхээр харамсалтай байна. Нийслэлийн удирдлагууд бол мэдээлдэггүй байна гэж ойлгож байна. Өргөө зочд буудал нь Улаанбаатарын А бүсд буюу үндэсний түүхийн музейнд байрладаг. Хэрвээ нийслэлийн зүгээс тус зочд буудлыг эргүүлж авбал нээлттэй дуудлах худалдаагаар худалдаалах бөгөөд үүнээс олох орлогыг нийслэл сургууль цэцэрлэг барих ажил зарцуулна гэж нийслэлийн засаг даргын 1-р орлогч Даваа Далаа мэдгдсэн байна. Жанчуудаас Баттаж Dice Global. Ирхэм үзэгчдээ та бүхэнд цөөх хормын мэдээг хүргье. Цагаагаар нөхцөл байдлыг шалтгаалan Miata төрийн өмчөд хувьцаат компанийн нислэгийн хуваарьд өөрчлөлт оржээ. Тодорхойлбол Истанбул Улаанбаатарын нислэг Истанбулын цагаар 20 цагт 50 минутанд хөөрч маргааш 10 цагт Чингис хаан нисэх буудалд газардана. Улаанбаатараас Токио чиглэлийн нислэг 11 цагт Чингис хаан нисэх буудлаас хөөрч 16 цаг 35 минутад Наритад буухвал Токиогоос Улаанбаатарын нислэг 17 цаг 35 минутад хөөрч 22 цаг 40 минутад Чингис хаан нисэх буудалд газардах гэж байна. Мөн Улаанбаатараас Сөүлийн нислэг 11 цаг 5 минутанд Чингис хаан нисэх буудлаас хөөрч 15 цаг 25 минутад Инчонд газардах юм. Харин Сөүлээс Улаанбаатар орох нислэг 16 цаг 40 минутанд Инчоноос хөөрч 19 цаг 25 минутад Чингис хаан нисэх буудалд буухаар болжээ. Бусад нислэг хуваарийн дагуу байх бөгөөд өөрчлөлт гаруулаад даруй мэдээлнэ гэжээ. Мөн замын нөхцөл байдал хүндэрч болзошгүй тул 2-3 цагийн өмнө ирэхийг сануулсан байна. Солонгос руу ажилд зуучлан хууль ёсны суугаар явуулна гэх зарын дагуу холбогдож залилуулсан явдал гарсаар байна. Тодорхойлбол Б гэгч хүн захим орчинд нийтэлсэн бүгд найрамдах Солонгос улс руу явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөг шилжүүлж залилуулсан байна. Бүгд найрамдах Солонгос улсын визийг зөвхөн тус улсын элчин сайдын яам олгодог. Тиймээс захим орчинд нийтэлсэн гадаад улс руу гаргаж өгнө гэсэн мэдээлэлд итгэхгүй байж учирч болох эрсдлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Шинээр мэндэлсэн хүүхдийн тоо өнгөрсөн оноос 9127-оор буурчээ. Тодорхойлбол энэ оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 47512 хүүхэд шинээр мэндэлжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 9127-оор буурсан үзүүлэлт болж байна. Үүнд энэ жил 10855 хос гэрлэлтэд бүртгүүлж өмнөх оны мөн үеэс 4273-аар буурсан нөлөөлжээ.
Монголын Miss Friendship International 2025 тэмцээний ялагч болжээ. Тодорхойлбол CT их сургуулийн гоо сайхны ухааны сургуулийн арьс гоо заслын оюутан халиун бүгд найрамдах хятад ард улсад болсон 60 орны гоо бүсгүйчүүд оролцсон тэмцээнд ялагч болжээ. Мөн тус тэмцээний супер модель Miss-ээр шалгарсан байна. Тэрээр 2023-2024 онд Miss Mongolia уралдааны тэргуун Miss, үсгэрээдүйтэй Miss зэрэг тэтгэмийн эзэн болж байжээ. Бурэдийн нэрт найруулагч, жүжигчин болох хүсэлтэй Монголын хүүхэд залуусыг дэмжинэ. Тодорхойлбол Бурэдийн нэрт найруулагч Олег Юмов жүжигчний мэргэжлэр суралцах хүсэлтэй залуус Оросд суралцах таатай боломжийг санал болгож байна. Үүнд Бурэд улсын драмын эрдмийн театр студид онол дадлага хослуулан 4 жилийн туршид өн төлбөргөө суралцах тэтгэлэг багтаж байна. Түүнчлэн дотор байр, сар бүрийн стипенд болон жилд 2 удаа гэртээ ирж очих замын зардал багтаж байна. Мөн 2 дахь дамжаанаас Хоцон Амсраевын нэрэмжит драмын эрдмийн театрт ажиллах урилга дагалдаж байна. Бурэдэд орчин үеийн стандарт бүхий спорт цогцлбор ашиглалтад орлоо. Тус цогцлбор нь волейболын болон элсний волейболын тус бүр 2 талбайтай. Элсний волейболын талбайг байгуулахад 160 куб метр элсийг зөөж авчирчээ. Одоо тус цогцлборт хотын нэрэмжит тэмцээнээс ахуулаад олон улсын түвшний бүхэл төрлийн уралдаан тэмцээнийг зохион байгуулна. Аль ч насны хүмүүс чөлөөтэй нэвтэрч дасгал сургалт хийх боломжтой. Тиймдээ ч Бурэд орныг ялангуяа волейболын спортод нэр алдрыг нь сураатуулна гэж итгэж хүлээж байна. Улаанбаатар хотод замын хөдөлгөөний олон аюултай цэг бий. Эдгээр нэг нь энэ биш хөшөөний ойролцоогоор уулзуур юм. Тэгвэл энд явган зорчигт яагаад машинд мөргүүлэх эрсдэл болон үүнд хэн буруудаа талаар бид дараах мэдээг бэлтгэлээ. Энэ үеийн зохицолбор хөшөөний орчимд явган зорчигчид гарцаар гарахад ихээхэн аюултай байдаг. Учир нь энэ хавьд огцон мэргэлт ихтэйгээс гадна машины түжрэл ихтэй байдаг. Тэгвэл жолооч нар энэ уул зүрийн орчимд явган зорчигчид зам тавьж өгөхгүйээс гадна замын хөдөлгөөний дүрмээ сайн биелүүлэхгүй байна. Нэг хүн гарлаа гээл зогсоод нэг хүн гараа зогсоод ингээл ивэл нь бас аадаасаа төвжүүлч нас хэцүү болно шүү дээ тий. Уул нь дүрмээрээ бол явган зочиг ингээд зогсоож машин зогсож байгаа хэрэгтэй байхгүй өнгөрүүлж байгаа хэрэгтэй. Шууд ингээд дайрчих гад ахаад байгаа. Энэ одоо хэний буруу вэ? Жолоочл буруу та. Тийм угаасаа баруун эргэж байгаа нөгөө зөвшөөрсөн уул зурууд байгаа шүү дээ тий. Тэрэн дээр бол явган зорчигчид зам тавьж өгчөөд гарна гэсэн. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16-гийн нэгт зааснаар явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж гарцаар гарах гэж байгаа явган зорчигчдод зогсож зам тавьж өгөх ёстой гэж заасан байдаг. Хэрв явган зорчигчид зам тавьж өгөөгүй тохиолдолд зөрчлийн тухай хуулийн заалтын дагуу 21-жээр торгох хуультай байдаг байна. Бус газруудууд ер нь бол явган зорчигч айгүй их таардаг. Тэрнийг бол ер нь нэг харж анзаарахгүй бол ерөөсөө хэцүү шүү дээ. Тэгээд уулжгал явган зорчигч гарч гардаг шүү дээ. Тэр тал дээр бол ер нь бол явган зорчигчаа явган гарч бай, гарч биш ч бай ер нь бол өнгөрөх ёстой л та. Тэгэхдээ явган зорчигчтай хандж хэлэхэд бас өөрсдөө хариуцлагатай явгууныхаа гарцаар соёлтой замын хөдөлгөөндөө оролцоод бас зүгээр болов гэж бодож байна. 2025 оны эхний 5 сарын байдлаар Монгол улсад зам тээврийн осолд 104 хүүхэд өртөж, эдгээрээс 12 нь амнасаа алдсан байна. Эдгээр тоон үзүүлэлт нь жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, өөрийгөө болон бусдыг хамгаалах нь хэр чухал болохыг харуулж байна. Жанживдэрч Баттөрч, Евгений Павлов, Ice Global. Эрхэм үзэгчдээ амралтын өдрөөр ардын урлагийн болон сонгодог урлагийн тоглолт үзэж ажлын альчаалаа тайлах боломжтой байна. Мөн хошоо урлагийн уран бүтээлийн нэгдлүүдийн тоглолт үргэлжиж байна. Түүнчлэн сансар гараг ертөнцийг сонирхон судалдаг хүүхэд залуусыг Карл Саганы төрсөн өдөрт зориулан үйл ажиллагаанд нэгдэхийг урья. Улсын дураг бүжгийн эрдмийн театр энэ амралтын өдрүүдэд Аданы Жизель бүжгэн жүжигийг тоглоно. Энэхүү гайхалтай бүжгэн жүжигийг анх 1841 онд Парис хотноо Гранд Опера театрын тайзнаа тавьжээ. Харин өнөөгийн бидний үзэж тассан хувилбарыг 1884 онд дэглэсэн байна. Харин манай улсад 1979 онд тайзнаа амьлуулжээ. Аданы Жизель нь балетын төгс хэлбэрийг олсон гэж үздэг байна. Манай улсад анх удаа драмын жүжигийг дуулалт болон мюзикл буюу дуулах, жүжиглэх, хосолсон хэлбэрээр тавиад байна.
Тодруулбал Гайшин Монгол самурай хэмээх жүжигийг Улаанбаатар чуулгын тайзнаа танилцуулж байна. 13 дугаар зууны үеийн Юан гүрэн болон Япон улсын үйл явдлаас сэтгүүлсэн тус жүжигийг энэ сарын 7-наас 12-ны дуустал 19:30 минутаас танилцуулна. Соёлын төвөргөнд Эмоц продакшны Эмоц дүүрэн хот тоглолт үргэлжлэнэ. Монголын үйлдвэрчний хөвлийн соёлын төвөргөнд Маск продакшны Маск шоу тоглолт үргэлжилж байна. Түүнчлэн Анир Sounds Records рок pop альтернатив урлагийн алтан үе 60, 70, 80-аад оны цаг хугацаагаар аялуулах ностальжиа тоглолтыг танилцуулах гэж байна. Тоглолт Corporate Convention Center-т болно. Мөн цагаан лаваачуулга Namadic Legend буюу ардын урлаг өв соёлын тоглолтоо өдөр бүрийн 17 цагаас ганцхан хаалт танилцуулж байна. Америк нэгдсэн улсын астрофизикч, одон орон судлаач, шинжлэх ухааны яруу найрагч бөгөөд сансар судлалын салбарт томоохон хувь нэмэр оруулсан эрдэмтэн Карл Сагны төрсөн өдөрт зориулан түүний бичсэн сансар хэмээх номыг танилцуулах гэж байна. Мөн сансар өгтөргөөтэй холбоотой сонирхолтой илтгэл сонсхийг урьж байна. Энэхүү үйл ажиллагаа 9-ний 15-аас 18 цагийн хооронд шинжлэх ухааны кафед болно. Үзэгч та амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлээрэй. Энэхүү өрөөнд Dice Global телевизийн мэдээний хөтөлбөр өндөрлөж байна. Та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсье өрөөе. Дахин хэлэхэд жолоочноор зам дээр анхааралтай яваарай. Зам маш их гулгаатай, зас ихтэй байна шүү.